одоо энэ стандартыг сайжруулах хэцүү орчинд асуудал ярьж байгаа үед юу бас өөрчлөлт сайжруулах шаардлагатай байна гэж үзэж байна. Танай лабораторийн зүгээс. За Монгол Улсын хэмжээнд бол 658 одоо хүнсний стандартчлал буюу хүнсний стандарт мөрдөгдөж байна. За үүнээс л одоо 469 одоо техникийн стандарт болон за шинжилгээний арга стандартыг бол манай лаборатори үйл ажиллагаанд мөрдлөг болоход өдөр тутамд бол одоо мөрдөд явж байна. За энэ хүрээнд мэдээ шинжилэх шаардлагатай стандартууд бол одоо байж байгаа. Одоо 20 гаруй төрлийн шинжилэх шаардлагатай стандартууд байж байна. Манайх бол 2020 оноос хойш жишээлх юм бол одоо 42 стандарт дээр бол одоо шинжилтийг хийгээд үйл ажиллагаа шинжилгээндээ бол нэвтрүүлээд явж байна. За мэдээж хэрэг стандарт ингээд одоо яриад стандартыг шинжлэх шаардлагатай олон улсын түвшинд хүрэх шаардлагатай гэдэг асуудал бол номер 1 асуудал. Гэвч үүнд хүрэхийн тулд бид нэр энэ лабораторийн тоног төхөөрөмжийн одоо шинжилгээний асуудал, дээрээс нь хүний нөөцийн чадхын асуудал, за тэгэл одоо нэг тогтолцооны асуудал болон санхүүжилтийн асуудлууд бол яг ингэж одоо дүрдэгдэж гарч ирнэ. За хамгийн одоо энгийн одоо хэллэгээр одоо ярих юм бол стандарт гэдэг бол одоо бидний шинжилгээний арга стандартыг манай одоо 4 лабораторийн 3 лаборатори нь бол өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа 469 стандартынхаа 3 лаборатори нь бол үндсэндээ 100% бол одоо стандартын мөрдөд ажиллаж байна. Гэвч одоо манай хийм хор судлалын лаборатори дээр бол энэ стандартын одоо мөрдөлтийн хувь болон 53% байна. За энэ юунаас шалтгаалж байна вэ гэхээр нөгөө пестицидийнхаа үйлдвэрлэлийг бид нар одоо 100% тодорхойлдог болох хэвээр нөгөө тоног төхөөрөмжөө авцсан. Одоо тэгтэл нөгөө стандартаар шинжлэх шаардлага гэдэг үүсэж байна. Дээрээс нь одоо зарим одоо химийн бохирдуулагч нар үлдэгдлийг одоо бид нар бас шинжилгээнд нэвтрүүлэх, түүний одоо тоног төхөөрөмжийг шинжлэх гэх мэтчлэн одоо асуудлууд бол гарч байгаа. За дараагийн нэг асуудал бол улс улган өөр өөр гэсэн одоо улс үндэстэндээ тохирсон хүнсний одоо бүтээгдэхүүн болон одоо түүхэн эдийн аюулгүй үзүүлэлтийг бол батлаад явдаг. Тэгээ энэ аюулгүй үзүүлэлт бол манай Монгол улсад энэ аюулгүй үзүүлэлтийг батлуулах үүрэг нь бол хуулиараа бол манай хүнсний аюулгүй үндэсний лавлгаа лаборатори дээр бол одоо байдаг. Юуныг бол бид нэр эрүүл мэндийн асуудал гэсэн төрийн зархны төв байгууллагаар батлуулах ёстой. Тэгээ эрүүл мэндийн сайдын одоо 2 удаагийн тушаалаар бол манай энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа хүнсний аюулгүй үзүүлэлт бол 192 байдаг өнөөдрийн байдлаар бол за үүнийг бид одоо стандартыг шинжлэх зам аюулгүй үзүүлэлтийн хүрээгээ нэмэгдүүлэх хүрээнд бол одоогийн байдлаар 486 болж одоо ерөнхийдөө шинжилэн за энэ шинжилгээг бол Монгол Улсын шадар сайдаар уламжлуулаад үндсэндээ эрүүл мэндийн одоо салбарт бол хөрвүүлсэн байж байгаа. За энэ хүрээнд аюулгүй үзүүлэлт батлагдсны дараагаар бид нэр дахиад зайлшгүй шинжлэгдэх ёстой стандартын асуудлууд болно гэж бас гарч ирнэ. Заримдаа одоо яалтаагүй шинжилгээ энэ төрөйгээр танах төхөөрөмж ажиллахгүй байгаа ч гэдэг юм уу эсвэл нөгөө шинжилгээ авдаг байсан зүр юм байхгүй байна гэл даашрах үндэсний хэмжээнд ганцаар орж ирсэн юм асуудал гардаг штеп. Тэгэхээр жилийн төсөв төлөвлөгөө чи ямар байдгийг энэ төрлийн одоо үйлчлэгээ үзүүлэхэд гарч байгаа хүндрэлүүд нь ямар байдгийг танах ч өгнө хиттийн хөрөнгө оруулалт анхаар хэлсэн тийм. Манайх бол 2013 онд бүгд нэрийн дотор давсан бэлтгэл хөдөлмжөөр байр 6 давхар байрлалын тоног төхөөрөмжтэй бэлтгэл хөдөлмжөөр болсон байдаг. За энэ хүрээнд бол одоо 2023 оны хүртэл ямар нэгэн байдлаар тоног төхөөрөмжийн шинжилгээ хийгдээгүй, урсгал зурууд нь хийгдээгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо лаборатори дотор ажиллах ажилчдын орчин аюулгүй байдал нь бас хангалтаагүй сүүлийн хэдэн жил явжээ. Одоо агаржуулалтын системийн нэвтрэлтэй тий. За ингээд одоо Монгол Улсын шадар сайд амар сайхны хувьд болон стандарт хэмжил зүйн газрын салбар өөрөө өмнөдөр бол одоо анхаарсны эцэст 2024 он 2025 оны усан цэцээр бид нар бол одоо 3.5 тэрбумын одоо тоног төхөөрөмжийн шинжилгээ асуудал бол шийдэгдээд байгаа. За энэ хүрээнд бид нар хамгийн өндөр өртөгтэй тоног төхөөрөмж буюу нөгөө түрүүний ярьсан хүнсний аюулгүй үзүүлэлтийг бүрэн тодорхойлдог чадамжтай болох тоног төхөөрөмжүүдийн шинжилгээг бол хийсэн гэсэн. За тоног төхөөрөмж ярьсны дараагаар дахиад оруулж үзсэн асуудал гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө одоо зарим хүмүүс бас ингэ шүүмжлээд байна л та тийм. Жишээлх юм бол тоног төхөөрөмжөнд болцсон гэхээр одоо ингэ оруулж нь болохгүй гэдэг ийм асуудал яригдаад байна гэдэг. Энийг бол бид нар ярихаас өөр аргагүй. Яагаад тэгэхээр уралжийн асуудал бол тоног төхөөрөмжийн асуудал бол тусдаа одоо хөрөнгө оруулалтын одоо зардлаар шийдэгддэг. Хөрөнгө оруулалтын санхүүжилтээр шийдэгддэг бол ийм уралжийн одоо зардлууд бол үндсэн үйл ажиллагааны одоо төсвөр шийдэгддэг. Гэтэл бид нар төсөвт шаардлагатай байгаа одоо ийм уралжийнхаа зардлыг 50 өнгөд явуулдаг. Гэтэл төсвийн одоо хэмнэлтийн тухай хууль гэдэг юм эсвэл одоо төсвийн тухай хуулиараа бол одоо танагдаад ингээд бол ирдэг. Тэгээд энэ хүрээндээ одоо лабораторийн үндсэн одоо автомашинаар төсөөлөх юм бол автомашин нь бол байгаад идэг. Гэвч одоо бензин тусмааслыг нь хийж өгөхгүй бол энэ автомашин хөдлөх боломжтой ижилхэн лаборатори маань өөрөө энэ тоног төхөөрөмжийг нь одоо хэдийгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж явж байгаа ч гэсэн уруулж байсан хангамжийн өндөр шийдэж өгөхгүй бол ажиллах ямар ч боломж бол байхгүй. За дараагийн нэг одоо асуудал бол ер нь бол манайд жилдээ одоогийн хэрэгцээ бол 850 саяад орчим эм оруулалтын асуудал байгаа. Гэтэл үүнийг бол 170 сая төгрөгөөр баталж өгч байгаа жишээ юм байна. Тэгэхээр одоо энэ 170 сая төгрөгийн
одоо ийм оруулжийн зардал бол үндсэндээ бид нэр 4-5 сар хүртэлх л үйл ажиллагааны зарцуулна. Тэгээд нөгөө шинжилгээ одоо манайх чи өргөн хүрээгээр одоо томд хөрөмж шинжилээд одоо үзүүлэлтийн тоо нэмэгдэхийн хэрээр иргэн аж ахуйн нэгжүүд маань бас одоо шинжилгээнд бас хамрагдах хүсэлт нь одоо нэмэгдэж байна. Дээрээс нь одоо манай Монгол Улсын газрын бодлого бол экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Гэтэл нөгөө экспортоор бүтээгдэхүүнийг гаргах гэдэг энд нөгөө нэг одоо чадамжийн тодорхойлох гэрчлэжүүлэх тэр одоо лабораторийн чадамжуудаа бас байхгүй байгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр хамгийн түрүүлээд энэ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийг 100% тодорхойлдог байх хэрэгтэй. За хоёрдугаарт энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг бол бид нар 100% үздэг байх хэрэгтэй. За гуравдугаарт бол экспортод одоо гарах гэж байгаа бүтээгдэхүүний энэ чанар аюулгүй байдлын шинжилгээг бол тухайн одоо гарах гэж байгаа улс орныхын стандартад шаардсан түвшинд үзэж чаддаг ийм л одоо лабораторид байх нэн шаардлага одоо хэрэгцээ байж байгаа. Үзүүлэлтүүд манад одоо хэд үйдэг. Дээрээс нь Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын хэдийг нь танаас шалгаж чаддаг. За Монгол улсад мөрдөгдөж байгаа одоо 658 стандартын хүнсний тийм ээ. За үүний бид нар бол 496-гийн одоо үндсэндээ бол яг манай лаборатори үйл ажиллагаатай холбогдолтой стандарт байна. За үүнийгээ бол одоо мөрдөд бол явж байгаа. Жил болгон манайх өөрийнхөө стандартынхаа бол шинжилгээг бол хийдэг. За шинжилгээний арга шинжилгээний стандартыг бол хийгээд явдаг гэсэн. За аюулгүй үзүүлэлт одоогийн байдлаар 192 аюулгүй үзүүлэлт байж байгаа. Үүнийг бид 486 болж одоо нэмэгдүүлэхээр эрүүл мэндийн одоо сайд руу албан бичиг явуулсан гэж. Жишээлбэл юун дээр аюулгүй үзүүлэлт тогтоохгүй байгаа даа. Хамгийн одоо чухал орхигдсон байгаа юм. За хамгийн чухал асуудал бол одоо пестицидийн асуудал дээр энэ аюулгүй үзүүлэлт дээр 19 асуудал байсан бол одоо бид нар олон улсын КАК стандартад одоо хөрвүүлээд 221 одоо пестицидийн нэр төрлийг үздэг болохтой л ингэнгүүт одоо 100 гаруй нэр төрлийн бол үндсэндээ пестицидийн асуудал ирж тийм ээ. За эмийн үйлдвэрлэлийг жишээлбэл 5 үздэг байсан бол одоо 12 руу үзнэ ч гэдэг юм уу. За хүнд металлыг 7 үздэг байсан бол 21 руу үзнэ ч гэдэг юм уу. Ингээд нөгөө бохирдуулагч нар маань өөрсдөө одоо физикийн хүчин зүйлэн биологийн хүчин зүйлэн гэж байгаа. Тэгэхээр энэ гурван зүйл дээрээ бид нэр одоо аль болох олон улсад мөрдөгдөж байгаа энэ аюулгүй үзүүлэлтээ одоо тааруулаад шинжилэн боловсруулаад бол тухайн салбарт нь хөрвүүлсэн гэж байна. Зөвшөөрлийн одоо хууль гарсантай холбоотойгоор олон зөвшөөрлүүдийг хүчингү олгож байгаа тийм. Дээрээс нь одоо хүнсний чимдэг ямар нэгэн худалдаа үйлчлэгээ төрүүлжлэгийн цэгмэг энэ ажиллаж байгаа хүмүүс ямар зөвшөөрлөхгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой болчихж байгаа шүү дээ. Тэгээ өөрсдөө стандартаа мөрдөл энэ лаборатори төр хөндлөж байгаа юм байдгүй. Танахтай хэрвээ хэлж чадсан байл гэж байна. Яг манайх бол одоо яг лабораторийн шинжилгээг нэгдүгээрт бол одоо салбарын хяналтын байцаагч нарын одоо дээжээр үзэж байна. За иргэн аж ахуйн нэгжийн хүсэлтээр үзэж байна. За хордлого гомдлын үед одоо онцгой байдлын үед те. За ингээд гэх мэтчлэн ингээд үзээд явж байгаа. Энэ тохиолдолд манай одоо лаборатори дээр байгаа нэг тогтолцоо нь юу вэ гэхээр тэгэхээр иргэн аж ахуйн нэгж өөрсдөө дээжээ авчирч одоо манад шинжилүүлнэ. За тэгээд энэ нь бол өөрөөсөө иргэн аж ахуйн нэгж өөрийнхөө сонголтын асуудал болчиход байгаа юм биш үү байхгүй. Тэгэхээр нөгөө стандартыг сонгож хэрэгжилж байгаатай ижилхэн лаборатори шинжилүүлэхний хүртэл сонголтын асуудал болоод байгаа нь л одоо манайх энэ хүнсний аюулгүй байдлын тогтолцоон дээр энэ тогтолцооны өөрчлөлт шинжилгээг хийх шаардлагатай гэж одоо бий болгож байгаа. Дээрээс нь манай иргэд аж ахуйн нэгж юм дээр бол маш хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн тухайн аж ахуйн нэгж компанийн асуудал биш. Монгол улсын 3.2 бол 7 сая хүн амын одоо үндсэндээ аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдэг үүргийг ухамсарлж байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энд нь бид нэр одоо бас хяналт тавих тэр тогтолцоог бол бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр манайх бол хяналтын лаборатори гэж байж байгаа боловч эцсийн дүндээ төрийн хэн шалгалтын тухай хуулиараа одоо мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгээрээ манайх өөрсдөө дээжээ аваад шинжилдэг тэр тогтолцоо нь байхгүй гэсэн. Шинжилгээ хийх явцад ямар процесстэй юм бэ гэж хэлж болохоор ямар хариуцлага гарч ирсэн. За шинжилгээний дээжээрийг одоо баяр ёслолтой холбогдуулаад одоо бол нэмэгддэг. За энэ одоо сарын хувьд бол манайх шинжилгээний ачаалт бол өндөртэй явж байна. За бусад үеүдд бол одоо жишээлбэл зөвхөн хийм хор содлын үзүүлэлт үзлээ гэж бодоход 3-4 хоногтой гардаг ч юм аа. За үүн дээр нэмэгдээд одоо тэг бактери үзүүлээд вирусын асуудал үзүүлээд ингээд явах юм бол энэ өөрөө одоо 10-аас 14 хоног зайшгүй шилжихээсээр аргагүй. За дээрээс нь иргэн аж ахуйн нэгж маань хідэн төрлийн дээжийг хідэн төрлийн үзүүлэлтээр үзүүлэх гэж байгаа гэдэг маань бас маш чухал шүү дээ тийм. Тэгэхээр энэ олгон дээр одоо лабораторид ингээд шууд юу гэдгийг одоо бүтээгдэхүүнээ задлал дээжийг нь одоо авчдаг юм биш. Тэрнийгээ дээж бэлтгэлээдэг юм. Тэр чинь бүх тэр дээж бэлтгэлийн асуудал нь механикаар хийгдэнэ тий. Тэгээ энэ олгон дээр дандаа одоо хүн өөрөө ажиллаж байгаа. Тэгэхээр хүний хүчин зүйлээс хамааралтай энэ лабораторийн үйл ажиллагаа учраас тэр одоо хүний ажиллах чадамжийн хүрээнд л одоо манай хүнсэндээ бол ажиллана.